Өглөө болгон эртлэн босоод бидний энэхүү дадал бол дархлаа нэртэй энэхүү эрүүл мэндийн семинартай хамт байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд өглөө болгон эрт босоод та энэхүү семинарт хамрагдаад өөрийнхөө эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээ бид энэ удаагийн энэхүү семинараар Celebrations нэртэй эрүүл мэндийн хөтөлбөрийг семинар болгон та бүхэндээ хүргэж байна. Тэгээ та бүгдийг мэдээж хэрэг маш сайн бичиж тэмдэглэж цээжилж авч байгаа хаа гэж бас найдаж байна. Тэгээ өнөөдөр миний та бүхэнтэй хуваалцах сэдэв бол чин үнэнч байдлын талаар ярих болно. Чин үнэнч байдал. Тэгээ магадгүй та энэ эрүүл мэндийн семинарт энэ чин үнэнч байдал ямар холбоотой, ямар хамааралтай гэж бодож иж магадгүй. Тэгээ би ч гэсэн анх яг тэгж бодож байсан. Тэгээд манайхан нэг хошгинж ярьдаа штэ. Миний нэг машин нэг болохгүй байна. Яг юундаа байгаа юм бол гэл те. Тэгсэн чинь найз нь юу гэж хэлдэг вэхээр чиний машин ч яг толиндоо л байна гэж яриад байдаг те. Тэгээд яг энтэй адилхан та магадгүй тэгж бодож иж магадгүй. Яг энэ чин үнэнч байдал бидний эрүүл мэндтэй эрүүл мэндийн энэхүү семинартай ямар холбоотой юм болоо гэж та бас бодож иж бас магадгүй. За тэгвэл таны эргэлзээг бас тайлах гэж жоохон ч гэсэн оролдъё. Тэгээд энэхүү чин үнэнч байдлыг эрүүл мэнд талаас нь болоод эрхэм зан чанар талаас нь ингээд хоёр янзаар бас тайлбарлах гэж оролдъё. За хамгийн эхлээд эрүүл мэнд талаас нь тайлбарлах гэж оролдъё. Тэгээд үүний дөрөнд ингэж тайлбарлахаас өмнө Библийн нэг ишлэлийг хамтдаа уншицгаая. Сургаалт үгс 4-ийн 23 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Юун түрүүнд зүрхээ хамгаал, учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм а гэсэн байна. Юун түрүүнд зүрхээ хамгаал. За яагаад зүрхний талаар ишлэлийг ингэж уншваа? Та бүхэн олон янзын судалгаануудыг мэдээллүүдийг бас харж ирсэн байх. Тэгээ нийт өвчлүүдийн дийлэнх нийт өвчнүүдийн дийлэнх өвчнүүдийн гол шалтгаан нь өвчний шалтгаан гэж байдаг те. Энэ шалтгаан нь болохоор юунаас болдог вэ гэхээр энэ зүрхний ажиллагаанаас болд юм байна. Зүрхнээс их шалтгаалдаг юм. Тэгээ зүрх яагаад ингэж мууддаг юм бэ? Зүрх яагаад ийм их нөлөөтэй байд юм бэ гэдэг талаар бас ингэ судлаад үтсэн байна. Тэгээ маш олон хүмүүс буруу зүйл хийснээсээ болоод эсвэл хийх ёсгүй зүйлийг хийснээсээ болоод тэрнээсээ айж ичиж санаа зовох эсвэл юу гэдэг тэрэндээ нэг юм буруутай мэдрэмжийг авах гимших гэдэг юм уу. Ийм байдлаасаа болоод яадаг вэ гэхээр хүний дархлаа нурж тэр хүн баяр хөөргүй болоод ингэснээсээ болоод яадаг вэ гэхээр тэр хүний зүрх нь өвдөж эхэлж эсвэл ямар нэгэн өвчний шалтгаан болж өгдөг байх нэ. Тийм учраас зүрхээ баяр хөөртэй жаргалтай байлгахын тулд бид нар чин үнэнч шударга байх нь маш чухал байх нь. Өөрөөр хэлэх юм бол хийх ёсгүй зүйлийг хийхгүй байх хэрэгтэй байх нь. Бас хийх ёстой зүйлээ чин үнэнчээр шударгаар хийх ёстой байх нь. Тэгээ энэ л юу гэлж нөхөр айгүй энгийнээр тайлбарлах юм бол энийг чин үнэнч шударга байдал гэж хэлээд байгаа. Заримдаа бид нэр хин нэг үнд худлаа ярьчаад за дараа нь тэр хүн миний худлаа ярьсныг мэдчихвээ дээ ингэчихвээ дээ гэл айгүй их санаа зовол дотроо нэг юм ингээл тээгэл яваад байдаг. Гэмт хүн гэлбэлцэн гэж ярьдаг те. Яг энэтэй адилхан чин шударга байж чадаагүйгээсээ болоод бид нэг тийм баяр хөөргүй болох тийм мэдрэмжийг үргэлж эндээ тээгээд явж байдаг. Энэ маань маш олон өвчний шалтгаан болдог байх нэ. Тийм учраас та чин үнэнч шударга байдлыг байнга эрхэмлэж яваарай. Энэ нь бид нарыг үргэлж баяр хөөртэй байх, хэн нэгний нүд рүү их царах ийм сайхан шалтгаан болдог байх нэ. За цаашлаад ярих юм бол та өөрийнхөө гаргаж байгаа шийдвэр бүртээ, баримталдаг зарчим бүртээ үнэнч байснараа та өөрийнхөө эрүүл мэндэд маш үнэтэй хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Юу гэдэг зарим хүмүүс өөрийгөө хуурдаг л да. За яа тийм ганц удаа юм чинь те. Эсвэл юу гэдэг үнэхээр ам цангаад байна ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү нэг махан биеийн нэг дур хүсэл сонирхлыг төвчж чадаагүйгээсээ болоод заримдаа бид нэр өөрийгөө хуурчдаг. Энэ маань яаж яах вэ гэхээр бид нарыг өвдөх эрүүл мэндийн эрсдэлд оруулах юм том шалтгаанууд бас болж өгч идэг. Тэгээ хичнээн нэр алдартай баян тансаг
одоо юу гэдэг нь те элбэг хангалуун сайхан амьдарч исэн ч гэсэн энэ нь таныг буруу одоо хоол хүнс буруу зуршлыг бий болгоход нөлөөлж болохгүй гэсэн үг. Та хаач ямар ч албан тушаал, ямар ч байр суурин дээр ямар ч одоо эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй байсан ч гэсэн та өөрийнхөө энэ одоо те ингүүл болохгүй шүү, энэ нь муу шүү гэсэн эдгээр зүйлүүд дээр одоо баримталдаг зарчимтай нэг л янз юм байх хэвээр. Тэгээд та бүхэн магадгүй хөл бөмбөг үздэг хүмүүс манаас мэдчихэж магадгүй. Европын аврах шалруулах, хөл бөмбөгийн Европын аврах шалруулах тэмцээн болж байгаа. Тэгээ саяхан миний дэмждэг, би болохоор Португалийн шигшээ багийг дэмждэг. Тэгээд энэ багийн шигшээ багийн одоо ахлагч Кристиано Роналдо гэдэг хөл бөмбөгч юм байдаг. Хүн болгон мэдэх байх. Тэгээд энэ тоглогчийн нэг одоо ийм өөрийнхөө баримталдаг зарчимдаа үнэнч байсан нэг үйлдэл саяхан бас олныг бас гайхшруулсан. За тэр нь юу вэ гэхээр Португалийн шигшээ баг одоо нэг тоглолтын өмнө Европын аврах шалруулах тэмцээний нэг тоглолтын өмнө хэвлэлийн баг хурлаар одоо Кристиано Роналдо маань үг хэлж байгаа. Үг хэлгээд нэг ширээн дээр суухад урталт нь одоо тухайн Европын аврах шалруулах тэмцээнтэй гэрээгээр ажиллаж исэн Coca-Cola компани гэдэг баахан ундаанууд дээр нь тавьсан байсан. Тэгэд Роналдо шууд тэр ундаануудыг аваад цааш нь тавингуудаа оронд нь ус тавиад за ундаа бол энэ Coca-Cola бол муу, эрүүл мэндэд муу, та усаа уугаарай гэд ингээд уриалга гаргаж ирсэн. Тэгээ энэ хүн бол маш их эд хөрөнгөтэй баян чинэлэг нэр алдартай хүн. Гэтэ энэ хүн хэдий тийм ч гэсэн одоо юу гэдэг ямар нэгэн реклам болгож те хин нэгний одоо тэр үзүүлэгч байгаа харуулж байгаа бизнес ч гэсэн Роналдо бол өөрийнх нь зарчим, өөрийнх нь чин үнэнч байдал нь бол энэ хортой гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас олонний өмнө хэдийгээр одоо тэр Coca-Cola компани олон хүмүүс олон одоо тэрийг үнэнч хэрэгэлдэг, уудаг тэдгээр хүмүүс одоо дургу байх байсан ч гэсэн өөрийнхөө үзэл баримтлалдаа үнэнч байж байгаа тэр үйлдэлийг маш яруу тодор олонний өмнө харуулсан ийм үйлдэл болсон. Тэгэхээр эндээс харах юм бол та чин үнэнч шударга өөрийнхөө зарчимдаа өөрийнхөө одоо баримталдаг үзэл бодолтой үнэнч байна гэдэг чинь ийм бас давуу талтай байх нэ. Тэгэхээр та эрүүл байхыг хүсэж байгаа бол бас тэ одоо амттан нэртэй эдгээр хортой зүйлсүүдээс өөрийгөө бас тусгаарлаж, ялж, дийлж, тисэж, хүлцэж байгаарай гэж бас уриалж байна. За. Тэгвэл энэхүү одоо чин үнэнч шударга байдлыг эрхэм зан чанар талаас нь тайлбарлая. За, Библийн сургаалт үс номны 10 дугаар бүлгийн 9 дугаар ишлэлдэр үнэнч шударга замаар алхагч нь аюулаас ангид явдаг бол замаасаа гаждаг хүн баригдах болно гэсэн байна. Та бүхэн за 2000-ад оны ихээр тий 2010 он гараад бараг хүмүүс Yahoo гэдэг одоо сайтыг ашиглахаа болсон. Тэгээ Yahoo сайт нэг хэсэг бол бараг дэлхийг байлдан дагуулж ирсэн. Тэгээ Yahoo вебсайт үе ингээд үзэгчид хэрэглэгчдийн дунд ингээд нэг форумыг зохион байгуулдаг байсан байна. Тэгээ нэгэн удаагийн форум дээр нэг төрлийн асуулт маш олон удаа ирсэн байна. Тэр нь юу вэ гэхээр одоо шударга байдал болоод одоо чин үнэнч байдал хоёрын одоо ялгааг тайлбарлаач. Энэ хоёр яг ямар утгатай юм бэ гэсэн ийм асуулт хүмүүсийн дунд айгүй их явсан байна. Тэгээ тэр дунд энэ хүү асуултанд хариулсан нэг хариулт байгаа. Технийх нь юу гэж хариулсан бэ гэхээр одоо шударга байдал гэдэг бол та ямар ч сайн зүйл хийсэн, муу зүйл хийсэн яг тэрийг үннээр нь хэлхийг зөвхөн шударга байдал гэж хэлээд байгаа. Одоо тэр форум дээр нэг хүн тайлбарлах та. Тэгээд яг чин үнэнч байдал гэдэг нь юу юм бэ гэхээр чин үнэнч байдал гэдэг бол таны одоо яг тухайн үед болж байгаа зүйл үйл явдлуудыг одоо юу гэдэг нь те эсвэл одоо зүгээр нэг ингээд яриад хэлэх төдийд биш яг ингээд олонний нүдэн дээрч бай эсвэл та ганцаараа байхдаа ч бай ингээд байж идэг хизээч өөрчлөгддөггүй яг таны дотор ингээд гаднаа үйл хөдлөлөөр одоо тийм өөр янзаар илэрч болох ч гэсэн яг дотор байгаа тэрхүү мөн чанар тэр хандлагыг болохоор чин үнэнч байдал гэж тайлбарлсан байгаа. Тэгэхээр энэгээр зөвөр юу хэлэх гээд байна гэхээр чин үнэнч шударга байдал гэдэг маань үйл хөдлөлийг түлхүү хэлээд байгаа. Одоо юу гэдэг нь сүүлийн үед хүмүүс айгүйх ярьдаг те тэнэг хүмүүсийг ялгахад хэцүү болж байгаа. Яагаад гэвэл тэд нар цэцэн үгийг айгүй их цээжилдэг болж байгаа гэж яриад.
Өөрөөр хэлэх юм бол за би тэнэг хүн байлаа. Гэхдээ би ингээл баахан одоо юу гэдэг афоризм цээжлээл ингээл хүмүүсийн гой гой хэлсэн үгүүдийг иш татаал ингээд яриад явснараа би өөрийгөө ухаантай хүн болгож чадахгүй. Энэ бол худал хийсвэр ийм зүйл юм аа. Тэ? Энийг бол одоо бид нар ярихтаа бол made in China гэж яриад байдаг, тэ? Харин яг энэ чин үнэнч шудраг байдал гэдэг байгаа нь яг юу хэлээд байна вэ гэхээр яг ингээд олонний нүдэн дээр ч тэр та ганцаараа байхдаа ч тэр ерөөсөө өөрчлөгддөггүй, ганхдаггүй, тэ хувьсдаггүй тэр зүйлийг л чин үнэнч байдал гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр чин үнэнч байдал гэдэг бол үзэл бодол дээр за би энийг зөв гэж бодож байна. Эсвэл би энийг буруу гэж бодож байна. Миний бодлоор энэ нь зөв юм шиг байна, буруу юм шиг байна гэсэн энэ зүйлийг чин үнэнч байдал гэж хэлээгүй. Харин яг энийг ингэх ёстой, энийг тэгэх ёстой гэсэн ийм зарчим талаас нь чин үнэнч байдал гэдгийг илүү онцолж хэлмээр байна. Хэрвээ та яг ийм одоо эрхэм зан чанарыг та өөртөө суулгаж авах юм бол энэ нь таны амьдралд болоо таны эрүүл мэндэд маш их хэрэгтэй байх нэ. Магадгүй энэ семинар маань зөвхөн эрүүл мэндийнх ч гэсэн та эрүүл мэндээрээ дамжуулаад одоо юу гэдэг таны амьдралын хэв маяг, таны хийж байгаа үйлдэл, хандлага бүртээ эрүүл байж иж өнөөдөр энэ нийгэм маань эрүүл болно, таны гэр бүл бас эрүүл болно. Бид нэр эрүүл орчинд амьдрнаа гэдгийг бид нар бүгдээрээ маш сайн ойлгож байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь нэг сонирхолтой ч юм уу те гоё түүх болсон явдал. Та бүхэн Махатма Ганди гэж мэднэ те. Тэгээд Ганди бол маш алдартай ийм даруухан нэгэн байгаа. Тэгээд нэг удаа нэг эмэгтэй Ганди дээр очиод өөрийнхөө хүүхдийг одоо ухааруулахын тулд би чамайг нэг маш алдартай хүн дээр авчиж уулзуулъя гэж хэлсэн ба. Тэгээ хүүхдээ Ганди дээр авчихаас өмнө Ганди дээр хувьчилж ороод за та манай хүүхдэд чихэр битгий хидээдээ чихэр идэх юм бол шүд чинь одоо чихрийн хэрэглээгээ багасгаа. Тэгэхгүй бол ингээд шүд чинь өвднөө гэд та манай хүүхдэд нэг ойлгуулад өгөөч гэсэн. Тэгсэн чинь Ганди тэр үед нь за та тэгвэл сарын дараа хүрээд ирээрэй гэд хэлсэн баг. Тэгээ нөгөө эмэгтэй чинь гайхаад үгүй би одоо ингээд аюулгүй одоо цаг зав гаргаад золиос гаргаад холоос ингээд зориод ирж явах чинь та чихэр битгий дээрээ шүдэнд чинь муу гэдэг энэ цөөхөн үгийг яагаад хүүхдэд минь хэлж болсонгүй вэ гэд уурлаад яваад өгдөг. За гэлээч гисэн сарын дараа буцаад ирдэг. Тэгээ буцаж ирээд Гандигаас за сарын дараа хүрээд ирсэн юм чинь нэг л том юм хийх гэжсэн баг гэд амар хүлээлттэй яваад очсон. Тэгээ яваадсан чинь Ганди хүүхдийг нь дуудаад тэгэл зүгээр одоо тэрэл за миний хөө тэгээ чи одоо битгий чихэр идээрээ шүдэнд ч муу шүү гэж сайхан халуун дотноор хэлээд тэрэл явуулсан баг. Өөр юу ч хийгээгүй. Тэгээд нөгөө ээж нь гайхаад асуугаад үгүй та сарын өмнө ирэхэд яг ингэж хэлчихэд болох л байсан шүү дээ. Та яагаад тэгээд хэлсэнгүй вэ гэсэн. Тэгээ Ганди тэр үед юу гэж хэлсэн бэ гэхээр би тэр үед чихэр өөрөө би чихэр их хэрэгэлдэг байсан юм а гэж хэлсэн баг. Тэгэхээр энэчнээс юуг харж байна вэ гэхээр чин үнэнч байдал гэдэг бол ийм л ач холбогдолтой, ийм л утга учиртай зүйл. Тэгэхээр та энэ зан чанарыг эрхэмлэж, энэ зан чанарыг өөрийнхөө амьдралд заавал бий болгож, энэ зан чанарыг та улам илүү ихээр бас услаж, арчилж, тордолж өөрийнхөө амьдралд бий болгоорой. Яагад гэвэл энэ чин үнэнч шудраг байдал гэдэг чинь таны эрүүл мэнд болоо таны амьдралд маш их өөрчлөлтүүдийг авчрах тийм гол хүчин болж өгдөг юм шүү гэдгийг дахин уриалж хэлмээр байна. Тэг хамгийн сүүлд нь Библийн Йов номон дээр хэлсэн нэг ишлэлийг хэрвээ та бүхэн Библи байгаа бол Библийг аваад гаргаад уншаад үзээрэй. Библийн Йов номон дээр хэлэхдээ Йов маш олон сорилтонд ороод бүх зүйлээ алдаад өөрөө өвчнөд баригдаад байж ах үед нь эхнэр нь чи өөрийнхөө бурханд чин шудраг үнэнч хэвээрээ байсаар байна уу гэж нөхрийгөө хараадаг. Тэгээ тэр үед Йов ямар ч хүнд хэцүү үед үхэл өөрийнх нь өмнө ирсэн ч гэсэн яг бурханд үнэнч итгэлтэй байдлаа хизээж алдаагүй. Тэр яг үүнтэй адилхан та ямар ч сорилтонд орсон, таны амьдралд ямар ч зүйл тулгарч ирсэн, та хизээж өөрийнхөө энэ эрхэм чанар болох үнэнч шудраг байдлыг та хизээж битгий алдаарай гэж та бүгдээс уриалж байна. Тэгээд дахин хэлэхэд энэ нь таны эрүүл мэндэд, таны амьдралд маш чухал хувь нэмрийг үзүүлэх болно. Тэг бурхан та бүгдийг ивээх болтугай. Та энэхүү семинарыг дуусан тусдал бидэнтэй хамт байгаарай гэж уриалж байна.